Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг таймлан хүргэе. Франц улс бизнесийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан байна. За энэ уулзалтын үр дүнд 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татаж чадсан гэдгийг тус улсын засгийн газраас мэдэгдэж байна. За энэ жилийн Францыг сонгох нэртэй бизнесийн дээд хэмжээний уулзалтаар нийтдээ 37 тэрбум ам долларыг татсан байна. За 20 тэрбум нь бол шинээр хөрөнгө оруулалтыг татах зорилготой. За 17 тэрбум нь бол өмнө нь амласан байсан амлалтын төслүүдийг одоо хэрэгжүүлэх зорилгоор ийм одоо амлалтыг авч чадсан гэдэг Францын сангийн сайд Ламбард мэдгдсэн байна. За олон улсын томоохон бизнес эрхлэгчдээс Франц руу одоо урсах хөрөнгийг татах зорилготойгоор энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан юм байна. За цоошин төслүүд мөн хэрэгжин, за мөн өмнө нь амласан төслүүдийг бас хэрэгжүүлэхээр болсон байна. За энэ удаагийн энэхүү одоо Францыг сонгох нэртэй бизнесийн дээд хэмжээний уулзалт нь хиймэл оюун ухаан мэдээллийн төвүүдийг одоо бий болгох, дата төвүүдийг бий болгоход гол нь хөрөнгө оруулагчдад анхаарлаа төвлөрүүлж байгаа юм байна. За мөн Франц улсын хувьд бол бас энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа. За яагаад гэвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогоос үүдэлтэйгээр Европын эдийн засагт бол ихээхэн дарамт үүсэж байгаа. Тийм учраас Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон засгийн газраа аж үйлдвэрийн салбарт илүү их анхаарах. За дээрэс нь бол бусад одоо хөрөнгө оруулалтыг татах ийм өндөр одоо үүрэг хариуцлага байгаа учраас энэ чиглэлд бол ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа юм байна. За дэлхийд даяарх өрсөлдөөнтэй дунд бол Франц ус өөрийн гэсэн зэвсэг техниктэй гэдгийг харуулах ёстой. За энэ нь бол бодит одоо зэвсэг техник гэхээс илүү бизнесийн орчинд бол өөрийгөө илүү зэвсгэлэгдсэн гэдгийг харуулах ёстой. Тийм учраас Франц ус хөрөнгө татахын тулд илүү их тийм давталгооны шинжтэй үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг сангийн сайд Эрик Ламбард мэдгдсэн байна. За Франц улсын хувьд бол эдийн засгийн хувьд нэлээд бас таагүй нөхцөл байдал өгсөн ийм улс байгаа. За тийм учраас 2025 он гэхэд эдийн засгийн өсөлтөө 1.7% хүргэх ийм зорилтыг дэвшүүлж байгаа. За үүний тулд бол гадны хөрөнгө оруулалтыг татах заашгүй шаардлагатай байгаа учраас энэ чиглэлд ажиллаж байгаа юм байна. За Макрон олон улсын бизнесийн лидерүүдийг татах зорилгоор бол Версалийн тансаг ордонд тухайн уулзалтыг зохион байгуулсан юм байна. За энэхүү одоо Францыг сонгох нэртэй дээд хэмжээний уулзалт нь дэлхийн томоохон корпорациудын элитүүд, удирдлагууд одоо заавал оролцох ёстой ийм үйл ажиллагаа болгох зорилгоор бол Франц ус ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн жил энэ одоо уулзалт бол бас болсон. За энэ үеэр бол 15 тэрбум еврог цуглуулж чадсан байна. За тэгэхээр бол энэ жилийн уулзалт өнгөрсөн жилээс бол давсан ийм хүлээлтээс давсан үзүүлэлтийг гаргаж чадаж байгаа юм байна. За энэ нь бол Францыг сонгох эдийн засгийн одоо лидерүүдийн сонирхол их байгааг бол энэ удаагийн уулзалтаас харж болохоор байна.